Оспаныг устгах тагнуулын арга хэмжээ. (1930-аас 1940-од онд Шинжааны бүс нутаг нь Монгол, Орос, Хятадын хил хязгаарын уулзвар гэдгээрэн цэрэг стратегийн ач холбогдолтой тооцогдож, их баг гүрнүүдийн ашиг сонирхол давхацсан халуун цэг болж байв. Шинжаа мужид тогтнон байсан Шиншицайн засгийн газар, Гоминдааны засгийн газрын нөлөөгөөр 1943 онд Зөвлөлт холбоот улсаас харилцаагаа тасалж, Гоминдааны талыг илэрхий баримтлах болжээ. Иймд Шинжааны олон үндэстэн ясны эрх чөлөө, ардчлалын төлөөх тэмцэл хөдөлгөөн, тэр тусман Алтай босгочдын хөдөлгөөнтэй холбоо тогтоох Шинжаа мужийн Кулжа, Ил Тарвахтан Уйгур, Торгуул, Казах яснаас Гоминдааны Хятадын эсрэг болсон хөдөлгөөнийг дэмжихэд манай тагнуулын арга хэмжээ чиглэх болов. Зөвлөлт холбоот улсын тагнуулын байгууллагатай хамтран Шинжаанд явуулах тагнуулын ажлын зорилт арга хэмжээг тодорхойлсон сайд нарын зөвлөлийн ерөнхий сайд Маршал Чойволсонгийн баталсан 2 удаагийн төлөвлөгөөний дагуу энэ ажлыг хариуцсан дотоод явдлын яамны орлогч сайд Дүүнхэр Жав, Хязгаарын ба дотоодын цэргийн хэрэг эрхлэх газрын орлогч сайд Хошууч генерал Дорж нар арга хэмжээг удирдан ажиллаж байв. Шинжаанд явуулах бэлтгэл ажлыг гүйцэтгэхээр 2 сарын хугацаатаагаар дотоод явдлын яамны аюулаас хамгаалах асуудал эрхэлсэн орлогч сайд Дүүнхэр Жав, орлогч зөвлөх Пахомов нар төлөвлөгөөний дагуу 1943 оны 8 дугаар сараас 9 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Гоминдааны Хятадын эсрэг Шинжааны эрх чөлөөний хөдөлгөөний төлөө тэмцэж байсан Оспаны байрлалыг тогтоох, холбоо бариулахаар хэд хэдэн групп явуулсан байна. Мөн оны 9 дугаар сарын 15-ны өдөр тусгай группийнхэн Оспаны төлөөлөгчтэй уулзжээ. Энэ арга хэмжээний үр дүнд Оспан болон Монголын төлөөлөгчдийн албан ёсны уулзалт 1943 оны 10 дугаар сарын 5-нд Ховд аймгийн Булган сумын нутаг Хайртын даваа хэмээх газар болж, Монголын талаас дотоод явдлын яамны аюулаас хамгаалах асуудал эрхэлсэн орлогч сайд Дүүнхэр Жав, орлогч зөвлөх Пахомов нар Оспантай уулзаж, маргааш нь 2 талын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уулзалтаар Монголын төлөөлөгч Оспанд Винтов буу 27, Винтовны сум 2600, Маузер буу 10, Буставод 600 метрийг бэлгэлж, өөрт нь англи хийцэн автомат буу 1000 сумны хамт өгчээ. Шинжаан болон бүгд найрамдах Монгол ард улсын баруун хязгаарын асуудалд Зөвлөлт холбоот улсын зүгээс ихээхэн ач холбогдол өгч, Оспанд зэвсгийн тусламж үзүүлэх асуудалд анхаарч байсан нь Шинжааны бүс нутагт өөрсдийн улс төр эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлэх, уул уурхайн баялагийг нь эзэмших гео эдийн засгийн бодлоготойгоо уялдуулан Монголын баруун хөлийг Гоминдааны Хятадын аюул занлаас хамгаалахад чухал нөлөө үзүүлж байв. Тагнуулын байгууллагаас улсын баруун хөл болон Шинжааны эрх чөлөөний төлөө хөдөлгөөн Оспаны хүсэл эрмэлзлийг урьдчилан тодруулсны үндсэн дээр 1944 оны 2 дугаар сарын 28-нд Ховд аймгийн Булган сумын Алаг толгой хэмээх газар Маршал Чойволсон Оспан нарын уулзалтыг тагнуулын шугамаар зохион байгуулж, Монголын талаас Оспанд Винтов 395, пулемет 36, автомат 45-ыг үлэмж хэмжээний сум галт хэрэгслийн хамт хүлээлгэн өгчээ. Үүний дараа мөн оны 3 дугаар сарын 5-нд Булган голын Майхан толгойд байрласан Оспаны гэрт хариу уулзалт болжээ. 1943-аас 1944 онд Гоминдааны Хятадын эзэмшилд байсан Шинжааны олон ястны дунд тэдний эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж, Гоминдааны Хятадууд тэр тэмцлийг устгах нэрийдлэр цэргийн үлэмж хүчийг Шинжаа муж тийш татаж, цэрэг цагдаагийн харуулыг Монголын хил рүү ойртуулан суулгаж, улмаар тус улсыг тагнан турших ажлыг хүчтэй болгосон байна. Тагнуулын байгууллагад засгийн газраас өгсөн үүргийн дагуу Оспаны цэрэг дайчдад зэвсгийн тусламж үзүүлэх, тэднийг сургахад дэмжлэг үзүүлж байв. 1945 онд Ховд Баян-Улгийн аймгийн иргэдээс бүрдсэн партизаны отряд Оспаны бүлэгтээ хүч авсран Шинжааны нутагт байлдааны ажиллагаа явуулж байв. Энэ үед тагнуулын байгууллагаас хэрэгжүүлж байсан гол арга хэмжээ нь Шинжаа мужийн засгийн эсрэг болсон олон ясны ард түмнээс эрх чөлөө тусгаар тогтнолынхон төлөө тэмцсэн хөдөлгөөнтэй Алтай хасгийн босгочдын тэмцлийг холбоход дэмжин тэднийг чиглүүлж хамтран ажиллах, үүгээр дамжуулан Гоминдааны Хятадын эсрэг тэмцэх гол зорилгыг баримтлан ажиллаж байв. Үүний дагуу энэхүү даалгаврыг биелүүлэхэд чиглэсэн тагнуулын олон арга хэмжээг хэрэгжүүлж, Оспаны бослохыг Шинжааны Алтай нутагт өргөдөх зорилгоор 1944 оны 4-өөс 9 дугаар сард
7 удаагийн томоохон группийг Шинжааны нутагт ажилуулж, Шинжаа мужийн хятад бус олон ястны эрх чөлөөний төлөөх бослого хөдөлгөөнтэй холбоо тогтоох, Гоминдааны хятадын эсрэг бослого гаргуулах, Османы гаргасан ухуулах хуудсыг тараах, нутгийн ардуудыг нүүлгэж түүний талд оруулах, мал хоол хүнс тэжээл олзлох үүргийг хэрэгжүүлж ажилласны үр дүнд 1943 оны 12 дугаар сард Османы босгогчид Гоминдааны хятадын цэргийн дайралтанд шахагдан бүгд найрамдах Монгол ард улсын хилд төр байрлахаар ирэхдээ 2200 хүн амтай 360 өрх байсан бол дээрх тагнуулын арга хэмжээнүүдийн үр дүнд 1944 оны мөн үед Шинжааны Алтай аймгийн Кава, Хөх толгой, Чингэл хошууд болон шар сүмийн ойролцоо газруудын бүх хасаг, Урайнхай нар болон Цонжхот, Мулахай, Сантай дахь хасгуудаас хятадын эсрэг бослого гаргаж Алтай босгогчид 45 мянган хүн амтай 3700 гаруй өрх аль бүхий хүчтэй болсон байна. Тухайлбал Ховг сайрын операц хэмээн нэрлэгдсэн ерөнхий дарга Батбаярын дүгэр, орлогч дарга Төмөр зохтын Амар заяа, улс төрийн орлогч дарга Чойрог, нарийн бичгийн дарга Баатрын Чулуундай нарын удирдсан тургууд группийн илтгэлээс үзэхэд Шинжааны Ховг сайрын нутагт ажиллаж Гоминдааны хятадын цэргийн эрхтнүүдийн явуулж байсан бодлого үйл ажиллагаанд дургуутсаж байсан орон нутгийн ардуудыг тэдний эсрэг босгож, Шинжааны хятад бус үндэстнүүдийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнтэй нэгтгэх Османы талд татах ажлыг зохион байгуулж, Ховг сайрын 14 сумын торгууд, тэнд нутгалдаг 12 хэрийн явдгийн бүх хасгуудыг бослогод хамруулж, торгуудын 1669 өрх, хасгийн 2689 өрхийг зөвлөлтийн хил захиан улиаст хэмээх газраар нэвтрүүлэн Монголын хилд оруулж, хонь майлах, хотон, харгайт зэрэг газар төр сууршуулжээ. Тус нутгаас Гоминдааны хятадын цэргийн эрхтнүүдийн татварлан авсан малыг олзолж, хонь 1500, тэмээ 180, морь 400, үхэр 30-ыг босгогчдын ядуучуудад шилжүүлэн өгчээ. Тус групп нь 5 сарын хугацаанд үндсэн зорилгоо биелүүлэн бослогын удирдлагыг орон нутгийн иргэдээс сонгосон Мэрэн Зуунаст, Мухар, Пэрнэлэ, Зонров нарын мэдэлд шилжүүлээд 1944 оны 9 дугаар сард удирдлагын шийдвэрээр буцаж ирсэн байна. Шинжаанд ажилласан бусад группч өөр өөрийн хүлээсэн үүргийг хэрэгжүүлэн удирдах газрын шийдвэрээр буцаж ирсэн байдаг. Осман нь 1930-ад оны дундаас орон нутгийн үндэстнүүд тэдний нутаг дэвсгэрийн талаарх шиншит сайн бодлогод дургуйтсан хөдөлгөөнөөс улс төрийн агуулгатай эсэргүүцэлд шилжиж, дараа нь үндэстнүүдийн тусгаар тогтнолын төлөө Туркестаны хөдөлгөөнийг дэмжиж 1943-аас 1945 оны завсар Монголыг түшиглэж 1946 оны дундаас тэрээр зөвлөлт холбоот улсын шууд оролцоотойгоор хойд Шинжааны 3 тойргийн хамран байгуулагдсан Дорнод Туркестаны бүгд найрамдах улсын удирдлагатай эвдрэлцэн Алтай хасгуудын бүс нутгийг өөрийн эрхшээлдэн оруулж авахын тулд Туркестаны хөдөлгөөнөөс болон Монголтой тогтоосон холбоогоо тасалж Гоминдаантай хамтран ажиллах болсон нь Монголын талаас ч түүний тухайд баримтлах бодлогоо эргэн харахад хүргэжээ. Османы Гоминдааныхын талдаа татахад хүчтэй нөлөөлсөн нэгэн хүчин зүйл бол санхүүгийн дэмжлэг байв. 1945 оны 7 дугаар сард зөвлөлтийн шууд оролцоотойгоор Дорнод Туркестаны бүгд найрамдах улсыг Гоминдааны хятадаас чөлөөлж 9 дугаар сард Алтай аймгийг энэ улсын бүрэлдэхүүнд оруулж, аймгийн даргад Османыг томилов. Гэвч ганцхан аймгийг захирах нь түүнд чамлалтай санагдаж, энэхүү томилолтод сэтгэл дундуур байсан нь дараагийн үйл явдлуудаас тодорхой харагддаг. 1946 оны 3 дугаар сард Гоминдааны засгийн газар Шинжаа мужид өөрийн засаг захиргааг байгуулж, Османыг өөртөө татах, Туркестаны удирдлагуудтай эвдрэлцүүлэх янз бүрийн явуулга хийсэн нь үр дүнгээ өгсөн юм. Осман Туркестанд захирахдаггүй хэмээн Алтай аймгийн шар сүмд суухан болж Бийдан хятадтай харилцсан Гоминдааныхантай нэгдэх болжээ. Гоминдааны засгийн газар Османы хүсэлтийг ёсоор болгож, хоол хүнс зэвсэг хэрэгслээр хангаж, зөвлөхүүдэд дэрэгдэн суулган Шинжааны казахуудыг түүний мэдэлд захируулж, туг тамга өгч улмаар зөвлөлт Монголын эсрэг турхирах болов. Осман Америкийн тагнуулын байгууллагын төлөөлөгчдөөч холбоо тогтоож хамтарч байсан баримтууд байдаг. Осман 1952 оны 4 дугаар сард шүүх хуралд мэдүүлэхдээ манай талаас 1947 оны 6 дугаар сард явуулсан байлдааны ажиллагааг өрөмчөд сууж байсан Америкийн консулын орлогч Маккаринаас төлөвлөж явуулсан.
Тэр миний цэргүүдийг Гоминда намын Шинжаан мужид байсан 5 дугаар морьт армийн нэг хороо зэрэгтэй нийлүүлэн зохион байгуулж бүгд найрамдах Монгол ард улсын бүдүүн харгайд Алтан овоо зэрэг газраар орж байлдаан хийх үед Макарын өөрийн биеэр ирж байлдааныг уулын орой дээрээс ажиглаж байсан гэж мэдүүлснээс харж болно. Хятадын ардын чөлөөлөх арим Шинжаанд нөлөөгөө тогтоож Османтай харилцахыг оролдсон боловч харин ч эсэргүүцэлтэй тулгарсан байна. Иймд Османы эсрэг тэмцэх хамтарч ажиллах хүсэлтийг Хятадын ардын чөлөөлөх армиас Монголын талд тавьсан нь зөвлөлт холбоот улсын ашиг сонирхолдож нийцэж байсан юм. Энэ бүхэнтэй холбоотойгоор Гоминданы зүгээс зөвлөлт холбоот улс Монголын эсрэг явуулж буй тагнуулын үйл ажиллагааг судалж, баруун хилийн аюулгүй байдалд занал хийлж дээрмийн үйл ажиллагаа явуулж байсан Османы дээрэмчдийн бөөгнөрсөн хүчийг сарниулан устгах үүргийг Овд аймгийн Булган сумдах тагнуулын группт төвөөс хариуцуулсан байна. Энэхүү ажиллагааг зохион байгуулах тагнуулчдыг бэлтгэн явуулах арга хэмжээнд дотоод явдлын яамны сайд хошууч генерал Шагдар Жавын удирдлага заавраар Овд аймаг дахь хэлтэс түүний олон арван ажилтнууд удирдан ажиллаж байсан бөгөөд эдгээрийн нэг нь гэрэл чулуун байв. Тэрээр 1938 оноос дотоод явдлын яамд туслах төлөөлөгч баруун болон өмнөд хилийн отряд төв орон нутгийн салбар нэгжүүдэд төлөөлөгч тасаг хэлтсийн дараагаар ажиллаж байсан бөгөөд 1940 оноос Шинжааны нутагт тагнуулын даалгаврыг удаадараа биечлэн гүйцэтгэж 1945-аас 1950 онд баруун хязгаарт ажиллахдаа гадаад тагнуулын ажлыг идэвхтэй зохион байгуулахын зэрэгцээ ардын сайн дуран группийг амжилттай удирдах Османыг баримтлах буюу устгах зорилгоор тагнуулын байгууллагаас зохиосон арга хэмжээг биечлэн удирдах байсан юм. Бүгд найрамдах Монгол ард улсын зүгээс Османтай баруун хилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор найрамдлын гэрээ байгуулан ажиллаж байсан боловч түүний улс төрийн тогтворгүй байр суурь түүн дээр нь тоглолт хийсэн их гүрнүүдийн бодлого үйл ажиллагааны үр нөлөөгөөр түүний талаар баримталж байсан бодлого үйл ажиллагааг өөрчлөхөд хүргэсэн байна. Тус тагнуулын групп олон арга хэмжээг хэрэгжүүлсэний дотор Османыг амьдаар нь баримтлах буюу устгах зорилготой хэд хэдэн ажиллагааг явуулсан байдаг. Амар заяагаар ахлуулсан групп 1947 оны 12 дугаар сард Османы лагерыг довтолсон боловч Осман зугтаж нилээд баримтсэлтийг олзолжээ. Энэ тухай тагнуулч Амар заяа дурдтгалдаа 1947 оны 12 дугаар сард маш чухал даалгавар өгч үүнийг амжилттай биелүүлвэл Ленины одонгоор шагнан 10,000 төгрөг өгнө гэснийг бидэнд нууцлан мэдэгдэж дотоод яамны сургагч ховд хэлтсийн сургагч нарын туслалцаа зөвлөгөөнөөр 100 хүнтэй групп байгуулж нэгдүгээрт Османыг баримтлах буюу амийг хороох, хоёрдугаарт Америк холбооны аппарат бүхий хоёр холбоочин олзлох даалгаврыг группд өгөв. Энэ группийн дараагаар намайг томилж гүн их итгэл үзүүлсэнийг би энэ насандаа мартахгүй. Миний зөвлөхөр ховд отрядын дарга банзарагчийг группийн орлогчоор Батчаргалын дүүрийг тохоонд томилов. Зөвлөлт Монголын удирдах нөхдийн зөвлөгөөнөөр зохих бэлтгэлийг хангаж 1947 оны 12 дугаар сарын Тасхийн хүйтэн үеэр Ёрхог гэдэг газрыг зөвлөн хөдлөв. Бидэнд газарчлах хүнд Олзны казак, улаан хамаах гэх этгээдийг авч явсан. Олзны казахаар газарчлуулан бүгд найрамдах Монгол ард улсын хил даваад 8 өдөр шөнө явж элсэн цөлийг гаталж ус унттай өвс ногоотой газар байрлав. Улаан хамаахаас тэр газрын байдлыг наривчлан асууж шалгаж Османы байрлсан газарт тулж ирсэн болохыг мэдэж аваад маргааш нь үүр цайх хүйтэн жавартай эд хүйтэн үеэр 5 хүнийг туршуулаар явуулав. Осман өөрийн гол хүчинтэй нийлсэн байх тул байлдах тактикт өөрчлөлт оруулан группийн бүх гишүүдийг нэгтгэхээр шийдэв. Нэхит Баатар өөрийн хэсэг хүчээр цэргийн байрлсан газар завшин орж окоплож байлдсан учраас байлдааны пикетсийг орхих аргагүй байлаа. Би зүүн жигүүрт байгаа байлдагчдыг дагуулan Османы лагерт орж явах үед Осман цагаан морь унаж хээр морьтой 2 хүн морьтой явган нийлсэн 60 хүнийг дагуулan тулааны ашигтай байрлал эзлэхээр явж байгааг бид харав. Банзарагчийн хэсгийг хөнгөн пулематтай окопайм байлдуулахар болж би өөрөө 12 хүн дагуулan Османаас төрүүлж байлдааны ашигтай байрлалыг эзлэхээр мордов. Ийхүү Османаас урдчлан зохих байрыг эзлээд байтал Османы морьтой явган жараад дээрэмчд ойртон ирлээ. Османыг баримтлах эс бөгөөс алах зорилгоор би мориндоо мордож давших зур Осман явгалж хөлтөө буугаар намайг 5 удаа буутсан боловч онсонгүй. Би морьныхоо хурдаар Османы зүг довтлон орж түүнийг буутсан ч мориндоо мордож амжсан тул түүнд хор хохирол учруулж чадсангүй. Османы 60 дээрэмчинтэй манай 12 байлдагч эрлэхийг зоригтой байлдсаар
Орой 5-6 хүрв. Би 2 хүн дагуулan Оспаныг баривчлах арга сөвчлөн мордов. Түүнийг отоод явж байтал Оспан 2 хүнтэй гарч ирээд надтай бууны сумны газар халз тулгарч би шамдж нэг бууцсанд Оспан шархтав. Хожим сонсоход миний буутсан сум сүүжний ясны хавьд туссан гинэвлээ. Надтай хамт явсан 2 байлдагч Оспаныг хөөсөн боловч өрнөхийг харамхуйд нэхэж чадалгүй харамсалтай алдав. Энэ тулалдаанд пулемотын гал, гар бөмбөг, Винтомын суманд дайсны 80 гаруй хүн амиргдсан бөгөөд Оспаны бага ихнэр зарим нэг ойр шадар хүмүүс алагдсан байлаа хэмээн өгүүлсэн байдаг. Мөн дээрх зорилгоор төгөөс бэлдсэн чулхааг 1948 оны 6 дугаар сард 8 хүний бүрэлдэхүүнтэй 2 удаа явуулсан боловч уг даалгаврыг биелүүлж чадсангүй. Үүний дараа уг үүргийг гүйцэтгүүлэхээр улсын баатар Дандар ахлагчтай группийг 2 удаа явуулсан боловч мөн биелүүлж чадаагүй юм. Хожим Оспан хятадын ардын чөлөөлөх армийн цэрэгт баригдан 1951 онд Шинжааны Өрөмч хотноо цаазлагджээ.